Сайн байцгаана уу? Дэлгэн зүлэн. Шинэ бичлэгийг маань үзэж байгаад маш их баярлалаа. За намайг IELTS-ийн видео хийж эхэлснээс хойш хүмүүсийн хамгийн их асуудаг байсан асуулт нь шинэ үг чийжлэх аргуудаасаа хуваалцаач ээ. Хэрхэн богинохон хугацаанд их шинэ үгтэй болж олон үгийг тогтоох вэ? За үүнийгээ өдөр тутамдаа хэрхэн яаж ашиглах вэ гэсэн асуултууд маш их ирж исэн. За тэгээд намайг IELTS-аа бэлтжих хугацаанд хэдэн үг цээжилдэг байсан бэ гэх мэттэй асуултууд бол зөндөө ирдэг л дээ. Тэгээ өмнөх видеогоор би та бүхэнтэйгээ хуваалцчихсан. IELTS-д бэлтжихад бол нэг олон үг цээжлээд авах шаардлага байхгүй. Зөвхөн өөрийнхөө хэрэгцээний өдөртөө бол нэг 10 үг цээжлээд авахад бол хангалттай байдгаа гэж би ярьжсэн байгаа. Тэгэхээр өнөөдрийн хувьд болохоор би хэрхэн яаж үг цээжлэх үү? Ямар үг цээжлэх ямар олон техникүүд байдгүй. Үүнээс алийг нь та өөртөө ашиглавал хамгийн зүгээр гэдэг вэ гэх мэтлэн. За тэгээд яг хэдэн үг цээжлэх юм бол хамгийн үр дүнтэй буюу дараа нь ярианда бичихтэй гэх мэтлэн өдөр тутамдаа ашиглах боломжтой гэх мэтлэн энэ сэдвүүдээр ярихаар бэлдсэн байгаа. Сүүлийн үед ер нь анзаараад хахад инфлюенсерүүд гэдэг ч юм уу эсвэл ямар нэгэн сургалтын эзэд багш нар гэдэг ч юм уу тиймэрхүү хүмүүс аюул хүмүүсийг нөгөө шинэ үг чийжлээч гэж мотивацжуулдаг болсон байна л да. Тэгээд тэр нь аюул зөвлөдөө мэдээж шинэ хэл сурж байгаа юм чинь заавал үг цээжлэх хэрэгтэй болно. Тэгээд үгийн баялаг, үгийн сан их байх тусмаа тухайн хэлийг илүү хурдан хугацаанд, богино хугацаанд сурахаас гадна ядаж хүнтэй харилцахад ч гэсэн нэг үгийг нэг л янзаар биш олон өөр янзаар хэлж бичих юм бол шалгалтын дээр ч өндөр оноо авах боломжтой бас сонсож байгаа хүндээ ч гэсэн айгүй гоё баялаг хэлийг нь мэддэг юм шиг санагддаг. За тэгээд тийм болохын тулд мэдээж үг цээжлэх хэрэгтэй болно. Гэхдээ яг хүмүүсийн ярьж байгаагаар өдөрт 100 үг цээжлээд тэгээд сарын дараа 3000 үгтэй 3-4 сарын дараа 1000 үгтэй болно гэж яриад явж байгаа нь үнэхээр үнийг ашиглаж чаддгүй гэх мэтлэн зүйлүүдийг бол би өнөөдөр яриа гэж бодлоо. За юуны өмнө болохоор би бол өмнө нь өдөрт 100 үг цээжилдэг байсан үе байсан. 100 байтугай бүр 200 үг цээжилдэг үеуд бол байсан. Ягаад тэгэхээр тэр үед би сургалтанд явдаг байсан. Тэгээ өглөө 7 цагт босоод бүгдээрээ 1 цагийн дотор 100 үг цээжилдэг. Зарим өдрүүдэд 2 цаг суух юм бол 200 үг цээжилдэг байсан. Тэгээд яг эргээд харахаар тэр 100 үгнээс гэдэг ч юм уу тэр 200 үгнээс би бүгднийг тухайн үедээ цээжилсэн хэрнээ магадгүй тэрнийхээ нэг 10%-ийг л өнөөдөр яг амьдрал дээр ашигладаг байх. Ямар нэгэн шалгалт IELTS өгөхдөө ч юм уу эсвэл хүнтэй харилцан ярихтаа ч юм уу яг тэр үед миний цээжилж ирсэн үгнүүдийн 10% нь л яг миний өдөр тутамдаа ашиглаж байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр бид нэр заавал нэг юм шаардлагагүй гэдэг ч юм уу дараа нь ашиглахгүй үгнүүдээ өөртөө зовон барин бас цээжлэх шаардлага байна уу гэдэг асуулт гараад ирж байгаа. Тэгэхээр би өнөөдөр та бүхэндээ юу зөвлөх гээд байна вэ гэхээр шаардлагагүй 100 үгийг заавал зовон барин цээжилж ирснаас өдөрт маш үр дүнтэйгээр 10 үг цээжлэх юм бол тэр нь илүү их үр дүнтэй байдаг гэдэг санааг бол хэлэх гээд байгаа. Гэхдээ 10 үгийг зүгээр англиас монгол, монголоос англи гэж цээжлэх биш. За үүнийгээ хэрхэн яаж цээжлэх үү, ямар задаргаа байх вэ, цээжлэх техникүүд юу байх вэ гэх мэтлэн задлж нэг бүрчлэн яриа гэж бодож байна. За мэдээж хамгийн түрүүнд өдөр болгон цээжлэх 10 үгээ сонгох хэрэгтэй болно. За ингээд сонгохын тулд зүгээр ямар нэгэн артикл уншаад ч юм уу эсвэл ямар нэгэн текст номноос үзээд мэдгүй үгнүүдээ шууд тэмдэглэж аваад тэрийг цээжлэнэ гэсэн үг биш. Яагаад тэгэхээр мэдгүй үг болгоно та дараа нь дахиад ашиглахгүй. Тиймээс хэрвээ та англи ном уншиж байгаа бол магадгүй мэдгүй үгнүүдэд дугуулад эсвэл тэрийг орчуулад харж болно л да. Гэхдээ тэрийг цээжлэх шаардлагатай юу гэвэл бас үгүй. Яг өдөр тутамдаа магадгүй та ажил хийдэг хүн ч юм уу эсвэл оюутан байх юм бол ямар үгнүүд хамгийн их ашиглагдах боломжтой вэ? Та ямар салбарт ажилладаг вэ гэдгээс хамаарат эхлээд номоо сонгож авна. За англи ном сонгосныхоо дараа зөвхөн энэ англи үгэн дээр биш шүү дээ. Ер нь бол ямар ч өөр хэлэн дээр байж болно. Герман, Япон гэх мэтлэн. Тэгэхээр үгнүүдээ сонгож авсныхаа дараа номоо сонгож авсныхаа дараа үгнүүдээ тэмдэглэн гэсэн үгтэй. За энэ үгийг орчуулж үзээд би энэ чинь нэрээ текстэн дээр бичиж болох юм байна. Өөрөө ярьж ашиглаж болох юм байна. Энэ бол өргөн хүрээнд ашиглагдах үгнүүд байна гэсэн үгнүүдээ сонгоод өдөртөө 10 үг сонгож цээжлэнэ гэсэн үг. За тэр 10 үгээд гэхдээ зөвхөн англиас монгол руу орчуулах биш. Хэрвээ англи үг цээжилж байгаа бол англи тайлбартайг нь заавал харах хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол би яг энэ дээр нэг жишээ авсан байна л да. Энэ үгийг болохоор би тухайн үед нэг 100 үг цээжилдэг байх үедээ цээжилж исэн. За тэгээд хөгжилтэй аргаар цээжилнэ гэж бодож цээжилж исэн үг байхгүй юу? Энэ ямар үг вэ гэхээр enormous гэдэг үг. Enormous гэдэг үг маань болохоор маш том, их хэмжээний аврах том гэсэн утгатай. Гэхдээ үүний яг тайлбарыг Google-аас харах юм бол Google дээр ер нь аюу амархан болцсон шүү дээ. Ямар нэг үг бичлээ, үүнийх нь тайлбар нь шууд автоматар гараад ирнэ. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэмжээний хувьд хэлбэр хэмжээний хувьд том зүйлийг ярьж болно. Эсвэл тоо хэмжээний хувьд том их зүйлийг бас ярьж болно гэсэн байгаа. Тэгэхээр нэг гэсэндээ бид нар зүгээр англиас монгол гэж хийжлэх юм бол энэ үгийг маш том гэж бодож байгаа боловч яг ямар өгүүлбэр дээр яаж ашиглахаа мэдэхгүй өнгөрөөч гэсэн үг. Англи хэлбэртэйг нь харах юм бол
хэмжээ болон тоош эрхэг дээр аль алин дээр ашиглаж болно гэдгийг ойлгох боломжтой. За үүнээс гадна зөвхөн тайлбарыг нь хараад зогсох биш, өгүүлбэр дээр жишээ ашигласан байдлыг нь заавал бичиж тэмдэглэж авах хэрэгтэй гэсэн үг. За миний харж байгаа энэ жишээн дээр бол You've been an enormous help. I was absolutely enormous when I was pregnant. За энэ нь юу вэ гэхээр та надад маш том тус хүрэглээ. Би жирэмсэн байхдаа маш том биетэй байсан гэсэн хоёр жишээ байгаа. Тэгэхээр энэ enormous гэдэг үгийг маш олон өөр янзаар ашиглах боломжтой байна гэдгийг бид нэр жишээн дээрээс харна. Ерөөсөө хоёрхан жишээ өгүүлбэр. За тэгээд тухайн үгийгээ тайлбарласан англи тайлбартайгаа тэгээд нэг үг гэдэг чинь бид нэр 10 үг цээжилж байгаа юм шиг боловч цаанаа бид нэр өгүүлбэр дээр яаж ашиглах боломжтой вэ? Өөрөө ярихдаа яаж ашиглах вэ? Энэ юу нь яг ашиглах заавар нь зөв юм уу буруу юм уу гэдгийг харах боломжтой. Ягаад тэгэхээр зарим үгний англи үгний хувьд болохоор зөвхөн хүний биеийн бие физиологийн хувьд тайлбарладаг ярьдаг байх юм бол зарим нь барилга дээр, зарим нь болохоор юун дээр гэдэг чинь эд зүйлийг ярихтаа гэдэг ч юм уу тийм үгнүүд байдаг. Тэгэхээр англи тайлбарыг харна гэдэг чинь ямар нөхцөлд энэ үгийг ашиглаж болох вэ гэдгийг мэдэх боломжтой болчихно. За тэгээд яг үгээ цээжлэх болохоор хүн болгоны техник нь өөр байдаг. За жишээ нь зарим хүмүүсийн хувьд болохоор үгийг том цаасан дээр ч юм уу эсвэл самбар дээр ч юм уу ингэ бичиж жагаад тэгээд тэрийг хараад чийжилдэг. Зарим хүмүүсийн хувьд болохоор тэрийг ургуулan боддог гэсэн үг. Яг ингээд үйл явдал болгоод тэрийг ургуулan бодоод тэгээд тэр үгээ цээжилж чаддаг. Зарим хүмүүсийн хувьд болохоор яг энэ үгийг enormous гэдэг үгийг би жишээ нь хөгжилтэй аргаар чийжилж исэн. За энэ хөгжилтэй арга нь яадаг вэ гэхээр enormous гэдэг үгээ энэ орны цаана маш том маус буюу хулган байна гэж чийжилж исэн баггүй юу. Тэгэхээр энэ нь бол маш том аврах том гэдгийгээ би энэ орны цаана аврах том хулган байна гэж чийжилж исэн. Одоо ч гэсэн би энэ үгээ мартаагүй л ингээ ашиглаж байгаа. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд болохоор хөгжилтэй аргаар чийжлээд би ерөөсөө болохгүй байна гэдэг хүмүүс байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийн хувьд яаж арга хэмжээ авах вэ гэхээр зарим хүмүүс 10 үг юм чинь цаасан дээр бичээд тэрийгэ галтгоондоо угаалгын өрөөндөө гэх мэтлээ хаа сайгүй орныхаа хажууд гэдэг ч юм ингээд наагаад яваад тэрийгэ чийжлээд өдөртөө аваад байж болно. Зарим хүмүүсийн хувьд болохоор заавал ингээд өөрөө биччихээж тэрийгэ тогтоодог хүмүүс байдаг. Жишээ нь би бол бас тэгдэг байхгүй юу? Дэвтэр дээр ингээд бичдэг. Тэгээ бичиж явах явцдаа би ямар үг ашиглаж гин биш үгсгнүүд ашиглаж гин яаж бичигдэж гин зөв бичих нь ямар байна гэдгийг харна. За тэгээд бичиж явах явцдаа би тэрийгэ давхар уншдаг. За тэгүн гот би нэгдүгээрт хараагаараа, хоёрдугаарт өөрөө яриад сонсголоороо болон заамаар өөрөө хэлээд ахаар тэрийг ингэж чийжилж чаддаг байхгүй. Тэгэхээр миний арга бол иймэрхүү байдаг. Тэгэхээр та яг өөртөө тохирсон арга нь юу вэ гэдгийг эхний магадгүй 7 хоногийн хугацаанд өөр аргуудаар үзээд тэгээ аль нь илүү танд тогтож байна гэдгийг харах боломжтой. За тэгээд яг зөв техникээ бариад явсныхаа дараа ерөөсөө та IELTS-д бэлтэж байгаа бол ганцхан сарын өмнөөс бэлтгэхэд та 300 өгөхтэй болоод IELTS-та шинэ 300 өгөхтэй шинэ 300 үг ашиглаж чаддаг болоод орох боломжтой гэсэн үг шүү дээ. За ерөнхийдөө бол өдөрт ингээ 10 үг цээжлэн гэдэг бол хүнд айхтар нөгөө дарамт болдгоо харин ч эсрэгээр илүү амархан байдаг. Тэгээд 10 үг цээжлээд сарын дараа юм үр дүнгээ ингээ үзэхээр тэгээд тэр үгнүүдийг хамгийн гол нь ашиглаад явахаар хүнд өөрт нь аюу гоё байдаг л та. Гэхдээ яг үүнийхээ хажуугаар заавал яг ингээ яс суугаад үг цээжлэхээс гадна бас өөрийгөө яаж үгийн баялаг, үгийн сангаа нэмэгдүүлэх боломжтой вэ гэхээр өдөр тутамдаа англи кино үзэх, англи биш те ер нь бол ингээд сурж байгаа хэлээрээ гэсэн үг шүү дээ. Тухайн гадаад хэлээрээ кино үзэх, подкаст сонсох, дуу сонсох гэдэг бол хамгийн нэмэртэй байдаг. За яг би өөр дээрээ жишээ авахад би бүр жоохон байхасаа бараг 5 6 дугаар ангиас байхасаа дандаа ингээд нөгөө гадаад хэл дээр буюу яг өөрийнхөө сонирхож байгаа хэл дээрээ ямар нэгэн байдлаар кино ч юм уу хүүхэлдэйн кино ингээд үздэг байсан л да. Тэгээд ингэж үзэхийн давуу тал нь юу вэ гэхээр мэдээж хүн ингээ кино үзэж байгаа юм чинь үйл явдлаа ингээ нүдэндээ харж байгаа юу болж байгааг мэдж байгаа. За тэгээд хэдийгээр ойлгохгүй байсан ч гэсэн үзээд ах юм бол тэр шин ингээд үйл явдлуудыг хараад түрүүн ойлгохгүй байсан үг нь чинь ийм утгатай байсан юм байна шүү дээ. Ягаад тэгэхээр одоо ийм үйл явдал болж байна гэдгийг хүн ойлгоод байдаг байхгүй юу? За ингээд бага насны хүүхдүүдээр жишээ авах л те baby TV үзсээр агаад хүүхдүүд хэлд орцсон байдагтай яг адилхан гэсэн үг. Тухайн үгийг ерөөсөө ойлгохгүй мэдэхгүй байгаа ч гэсэн үйл хөдлөлийг нь ч юм уу ямар нэгэн байдлаар дүрс харснараа тэр үгийг ойлгоод байгаа. Яг тэрнтэй адилхан насанд хүрсэн бид нар ч гэсэн кино үзээд тухайн үг үйл явдлаа ойлгохгүй байсан ч гэсэн дүрсийг нь хараад ойлгоно гэдэг чинь дараа нь тэр үг ингээд тогтож эхэлнэ. За зүгээр нэг кино үзэх биш доогуура сабтай кино үзэх юм бол бүр сайн гэсэн үг. Тухайн үг ямар үг вэ гэдгийг бүр нэг бүчлэн харах боломжтой. За тэгээд давхар ингээ үгнүүдэд чийжлээд тогтоогоод тэгээ заавал бүр ингээ монголчилсан яасан ингээ махчилсан орчуулга байх шаардлага байхгүй шүү дээ. Зүгээр ер нь утгыг нь ойлгодог болно гэдэг чинь айгүй даваа талтай.
За тэгээд ингээ подкаст сонсъё гэхээр бас хүмүүс одоо подкаст сонсдог хүмүүсийг амар мундаг англи хэлтэй гэдэг ч юм уу тэгж боддог байх л та. Мэдээж ихэндээ болоод подкаст сонсож байгаа хүмүүс ерөөсөө ойлгохгүй нэг үгийг барьж авч чадахгүй хүмүүс бол ихэлдэг. Тэгээд явандаа сонссорогоод үгнүүдээ болоод барьж авч чаддаг болно. За тэгээд дээрээс нөгөө чих онгоно гэж юм байдаг шүү дээ. Тэгээд ингээд дараагийнхаа удаа кино үзсэн ч дуу сонссон ч бүх юмнууд дээрээ яг тухайн одоо үгнүүдээ нэг бүртлэн салгаж барьж авч чаддаг болдог. Тэгээ гой подкастнууд сонсох юм бол яг нөгөө харилцан яриа байдаг учраас бас аюу амар хүний амьдралд илүү ойрхон ярилцлага эднэр сонсох юм бол өөрийнхөө дуртай сэдвэрээ тэг ярилцлага сонсох юм бол илүү бас амьдралд ойрхон дараа нь тэр өгүүлбэрүүдээ яг жишээ болгоод өөрөө ч гэсэн ашиглах боломжтой байдаг учраас подкаст бас аюу гоё л доо. Гэхдээ одоо яг ингээ өөр дээрээ бас айхтар одоо дарамт гэдэг ч юм уу те прешэр болгох шаардлага байхгүй. Ягаад тэгэхээр миний хувьд ч гэсэн одоо ч гэсэн би одоо ингээ өдөр тутамдаа англи хэл ашигладаг. Өдөр тутамдаа би зогсоод яг англиар ярих шаардлагатай тийм ажилтай ч гэсэн би подкаст сонсоод ойлгохгүй байдаг байхгүй юу. Тэгэхээр өөрийгөө ингээ ойлгохгүй байна гэж зэмлэх шаардлага байхгүй. Өөрийнхөө дуртай сэдвэр, дуртай дуугаа, дуртай киногаа, дуртай подкастаа сонсоод тэгээ баг багаар ингээд англи хэл сурах боломжтой. Зөвхөн англи хэл гэлтгүү дуртай хэлээ сурах боломжтой. Тэгээд ер нь бол шинэ хэл сурна гэдэг бол нэг тийм богино хугацаанд бол хийх боломжтой юм шиг л дээ. Урт хугацааны явандаа хийх боломжтой зүйл. Тэгэхээр аюу гой тууштай байгаад тэгээ өнөөдрийн миний хэлсэн аргуудыг бас ашиглах юм бол англи хэлэндээ сайжрахаас гадна зөвхөн үг чийжлэх биш дагаад үүнийгээ зөв байдлаар ашиглах боломжтой. Зөвхөн одоо үг чийжлээд хүн өдөртөө 100-г чийжлээд бас тэр нэг айхтар үр дүнтэй биш юм шиг надад санагддаг л да. Тийм учраас тэр 10 үгээ өгүүлбэрт ашиглаад тэр 10 үгээрээ ярьдаг болж чадах юм бол хамгийн гол нь бидний зорилго чинь тэр байгаа шүү дээ. Үг цэжлэх аргынхаа тухай хуваалцсан энэхүү богинохон бичлэг маань та бүхэнд багч гэсэн тусдим болсон болов уу гэж би найдаж байна. Тэгээд ерөнхийдөө бол IELTS бэлдэж байгаа хүмүүс надтай байнгын нээлттэй ингээ холбогдоод явдаг. Надаас үнгүү материалууд авдаг. За тэгээд ямархуу үгийг одоо нэг үгийг хэдэн өөр янзаар ашиглах боломжтой вэ гэх мэтлэн маш олон материалуудыг надаас авдаг. Тэгээд хичээл санаа зовох юм байхгүй. Надтай холбогдоод хувийн чатуудаар гэдэг ч юм уу бүх зүйлүүдээр надтай холбогдож болно. Тэгээ холбогдоод үн төлбөргүй тэр материалуудыг авах боломжтой байдаг шүү. Тэгээ өмнө нь миний бас видеонуудыг үзчихсэн хүмүүс бол маш сайн мэдж байгаах. Тэгээд та бүхний одоо ямар ч зорилготойгоор англи хэл сурж исэн бай, тэ IELTS зөвх гэж байгаа юу? Зүгээр одоо өдөр тутамдаа амьдрал дээр хэрэглэж байгаа юу? Ямар ч шалтгаантай байсан гэсэн танд одоо яг англи хэл сурахад тулгарч байгаа хүндрэлүүд, бэрхшээлүүд юу вэ? Тэднээс надтай хуваалцаарай. Тэгээ дараа дараагийнхаа бичлэгүүдээр бас та бүхний одоо асуудлуудтай баг ч гэсэн ингээ хамтдаа хуваалцаад тулгараад тэ ингээд хамтдаа даван тоолох энэ аргуудыг бас та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодож байгаа шүү. Тэгээд миний бичлэгүүдийг үздэг та маш их баярлалаа. Тууштайгаар үзээд, цууштайгаар комент хийгээд, сэтгэлдээ хуваалцаа. За тэгээ чатаар холбогддог бүх хүмүүстээ дахин баярлалаа гэж хэлье. Дараагийнхаа видеогоор уулзцгаая. Баяртай.